Галзуу кино сувагтаа тавтай морил. За өнөөдрийн онцолж ярих галзуу кино бол 2025 онд нээлттэй хийсэн Sinners. Үйл явдал нь 20 дугаар зуунд. Тэгсэн мөртлөө зомби интертэй болохоор галзуу кино шиг санагдаад ярихаар шийдсэн. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд Ovistar Chips хамтран ажиллалаа. Солонгосын алдарт Ovistar Chips нь оригинал Salted Egg, K-pop буюу Korean Mayo, дабл чизгэсэн цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарлаа. Зүгээр нэг энгийн бяцлагтай чипс биш. 2 төрлийн амтлаг бяцлагны гайхалтай хослол Ovistar Chips-ийг манайхан амсаад үзээрэй. За тэгээд сабаа дараагаар чи лайка дараад кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. Нэгэн хүн ер бусын онцгой чадвартай хүмүүс үе дамжин амьдарч ирсэн тухай түүхийг хүүхэн өгүүлж байгаагаар кино эхэлнэ. Тэдгээр онцгой чадвартай хүмүүс ер бусын гайхамшигтай хөг аялгауг бүтээх чадвартай байлаа. Тэдний зохиосон хөг аялгау дэндүү гайхамшигтай байсан учраас өнгөрсөн болон ирээдүйн сүнснүүддэж нөлөөлөх хүчтэй гэгддэг байна. Баруун Африкийн эртний омгуудад энэхүү ховор чадвар бүхий хүмүүс хөг аялгаугаараа дамжуулаад хүнд өвчнийг эдгэх гайхамшигыг үйлддэг байсан гэдэг. Гэвч нөгөөтэйгүр энэ онцгой чадвар нь өөртөө ёрын муугч бас соронз мэд татдаг байжээ. 1932 оны 10 сарын 16. Mississippi мужийн Clarksdale хот. Семи Мур гэгч нэгэн сүмд хурч ирлээ. Энд тэндгүй шархтаж цуснаж болсон тэрний нүүрнээс том савраар самардуулсан шарх харагдана. Хөлөө зөөж ядан сүм дотор орж ирсэн тэр гартаа хугархай гитарын хүзүү барьжээ. Тэр сүмийн номлогч Жидадия Сэмиг харсан даруйда гүйж ирээд тэрвэрч авдаг. Учир нь энэ Сэми номлогч Жидадиягийн хүү байжээ. Тэр хүүгээ тэрвэрч аваад тэрнийг дуу хөгжмөө орхиж, морхон руу иргэн морхны авралыг эрж хайхыг гуйдаг. Гэвч Сэми хариу юуж дуурсангүй. Тэр гартаа хугарсан гитараа тасаатгсан байлаа. Хэдийгээр эцэг нь тэрнтэй чин сэтгэлээсээ ярилцаж байсан ч тэр яриаг нь сонсдгүй. Учир нь тэрний нүдэнд ямар нэгэн аимшигын зүйлийн дайралтад өртөж байгаа нь харагдсаар байлаа. Энэ үйл явдлаас нэг хоногийн өмнө Сэмигийн хоёр ихэр үеэлүүд болох Smoke Stike 2 Чикаго хотоос хөдөөний тэрхүү жижигхэн хотод ирсэн байжээ. Тэд Чикаго хотын томоохон гэмт хэргийн бүлгэллээс их хэмжээний мөнгө хулгайлж аваад хөдөө нутагтаа зогтож ирсэн нь тэр байлаа. Тэд энэ мөнгөөрөө энэ жижигхэн хоттой цэнгэний газар нээхээр төлөвлөсөн байна. Удалгүй нэг машин ирээд Hogwood гэгч нэгээр тэдэнтэй уулздаг. Тэдний худалдаж авахыг зорж байгаа байшингийн эзэн тэрээр өөрийн эзэмшлийн байшингаа тэдэнд нэгдэгэнгүй танилцууллаа. Тэрхүү байшин нь нэгэн цагт модны үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байж. Hogwood болон тэрний нөхөд арьсангуур ялгуурлан гадуурхтахаараа алдартай. Тиймээс ах トゥ хоёр тэрэнд цүнх дүүрэн мөнгө өгөөд байшинг нь худалдаж авч байгаагаа хэлээд арьсангуур ялгуурлан гадуурхагч нөхдийнхөө хамт эргэж ирвэл бүгд үхтэл болох болно гэдгийг хатуу сануулдаг. Учир нь ихэр ах トゥ ус нэгэн цагт дэлхийн 1-р дайнд оролцож явсан туршлагатай тулаанчид байлаа. Дараа нь мань хоёр үеэлдүү Сэмитэй уулзаж хамтдаа дүүрэн архицсан машин уусан нэгэн газарт ирдэг. Тэр цэнгэний газрынхаа нээлтэд зориулаад ашиглахаар тэр их архийг нууж авчирсан байж. Тэднийг машин хучсан бүтээлгийг сөхөх үед бүтээлэг дороос нэг хорт могоо гарч ирсэн боловч Smoke самбаачилж хутгаа гаргаад могоог дайрч амжихаас өмнө зүйл дуусгадаг. Smoke архины нөөц хангалттай биш байгаа учраас бэлтгэлээ сайн базаагаад цэнгэний газраа дараа 7 хоногоос нэг саналтай байгаагаа хэлсэн ч Стайг цаг алдах шаардлагагүй учраас харин ч өнөө орой эхэлсэн нь дээр гэж зүтгэн. Тэгээд Smoke эцэст нь санал нийлж тэд цэнгэний газраа тэр оройдоо нээхэр болдог. За тэгээд Стайг Сэми хоёр бэлтгэлээ хангахаар явсан бол Smoke үн цэнтэй бараагаа харж үлдэхэр болдог. Дараа нь Smoke очааны машинаараа хот руу ороод нэг дэлгүүрийн гадаа зогслоо. Тэгээд гадаан сууж байсан нэг охинд мөнгө өгч машиныг нь харж явахыг хүсээд хэрэг хэн нэгэн сэжигтэй хүн ойртвол машины сигналыг дарж дохио өгөхийг сануулдаг. Уушин газарт орсон даруйда Smoke багийн найз Бо Чаутай мэдчиллээ. Бо Чау тэр газрыг охин Лизатайгаа хамт ажиллаулдаг байж. Smoke найзтайгаа уулзаж цэнгэний газрынхаа нээлтийг хийхэд нь туслахыг хүснэ. Тэднийг хүү ярилцаж байтал гинэд машины сигнал дуугарах сонсогдлоо. Энийг сонссон Smoke тэндээс яаран гартал хоёр машиных нь ачаан дээрээс арх хулгайлж байлаа. Энийг харсан Smoke бууга гаргаад ямар ч эргэлзээгүйгээр нэгийг нь буудаж шархтуулаад нөгөөд нь буу тулгаж зогсоодог. Тэд Smoke-ийн машиныг мэдлгүй ухсандаа уучлал гуйсан ч Smoke нөгөө залуугийн ч бас хөл рүү буудаж унагна.
Ихэр ах トゥ ус ямар аюултай хүмүүс болохыг тэр хотынхан бүгд андадгүй учраас тэрний энэ үйлдэлд хинч гайхсангүй. За ингээд босож орсон Смоук Бо Чауд мөнгө өгч оройн арга хэмжээнд нь туслахыг гуйлаа. Энэ үеэр Бо Чаугийн эхнэр Грейс дэлгүүрт орж ирдэг. Тэрнээс цэнгэний газарт нь гоё том хаяг хийж өгөхийг хүслээ. Тэгээд энэ ажлын төлөө $14 төлдөг. Энэ үеэр Стайк Сэми хоёр галт тэрэгний буудалд очлоо. Тэд тэнд нэрт аман хуурч бэлгүүц дуучин Delta Slim гэгч эртээ уулздаг. Тэд Slim-ийг цэнгэний газарт нь хөгжим тоглож өгөхийг хүссэн ч Slim ихэндээ татгалзнаа. Гэвч тэд Slim-д сайн чанарын Ирланд шар арайг санал болгосон учраас Slim тэдний саналыг хүлээж авдаг. Энэ үеэр тэдэнтэй Мэри гэгч нэгэн бүсгүй тааралдлаа. Олон жилийн өмнө Мэри Стайктай үерхдэг байж. Мэри Стайкийг удаан хугацаанд сураг тасарсанд нь уурлж, хамгийн гол нь Мэригийн ээжийг нас барах үед огт эмгэнэл илэрхийлээгүйд гомдож яваагаа хэлдэг. Учир нь Мэригийн ээж ихэр ах トゥ усыг багаас нь мэддэг. Тэдэнд үргэлж сайн ханддаг байж. Харин энэ зур Сэми Перлин гэгч дуучин бүсгүйтэй яриа өдөж, орой цэнгэний газрын нээлтэд ирэхийг ятгана. Энэ зур Смоук өөр нэгэн багын найз дээрээ ирсэн байлаа. Эхнэрийнхээ хамт хөвөнгийн талбайд ажиллаж байсан Корн Брэдэд Смоук мөнгө төлж тэрнийг цэнгэний газрынхаа хамгаалалтын ажилтнаар авах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Дараа нь Смоук салсан эхнэр Энни дээрээ ирлээ. Энни вуду шашны зан үйл үйлддэг удхан байж. Энни Смоукийг хараад огтхонч баярлсангүй. Смоук тэрэнд орон гэрээ өөдөн татахад туслах гэж мөнгө санал болгосон ч Энни хүлээж авсангүй. Учир нь Энни тэр мөнгийг хараал дагуулсан цусд мөнгө гэж үзэж байлаа. Охин нь баг байхдаа нас барснаас болоод тэдний харилцаа эрс хүнд ирсэн байна. Смоукийн хувьд тэр Энни дээр зүгээр ч нэг ирээгүй байлаа. Тэр Эннийг удахгүй нээх гэж угаа цэнгэний газартаа тогоочоор ажиллуулах хүсэлтэй байж. Орой болохын алдад Ремик гэгч нэг залуу арай ядан гүйсэл нэгэн айлын гадаа очиод хаалгыг нь тогшлоо. Гэрийн эзэд бууга гарган тэрнийг угтсан ч Ремик тэдэнд алтан зоос өгөөд амийг нь аврахыг гуйдаг. Тэрний бүх бие цусанд хожигджээ. Гэрийн эзэд тэрний алтан зоосыг аваад гэртээ оруулдаг. Удалгүй тэрний мөрөөр мушгин ирсэн Чоу омгийн индианчууд тэдний гэрийн гадаа ирлээ. Гэвч гэрийн эзэд тэдэнд Ремикийг өгсөнгүй. Чоу омгийнхан Ремикийг маш аюултай араатан гэж тэдэнд сануулсан ч харамсалтай нь тэд сонссонгүй. Тэгсэн үнэхээр Ремик жирийн нэгэн хүн биш, харин цус сорогч байж. Тэгээд тэр гэрийн эзэн Бертиг болон тэрний эхнэр Жоныг хазаж цус сорогч болгодог. Энэ үеэр ихэр ах トゥ ус шөнийн цэнгэний газрынхаа нээлтийг сүр бараатай хийж байлаа. Тэнд маш олон хүн ирсэн байна. Гэвч тэдний дунд бэлэн мөнгөтэй хүмүүс тийм ч олон байсангүй. Тиймээс тэд заасан мөнгнөөс гадна ваучер гэх мэт хүмүүсийн өгч чадах бүхнийг такс болгон хурааж авч байлаа. Харин Стайк Мэриг хэдийгээр цагаан арьстан боловч өнгөт арьс эмэгтэй гэрт өссөн учраас арын хаалгаар үнгүй оруулжээ. Ингээд Сэми олны өмнө гарч хөгжмөө тоглож эхлэх үед тэрний хөгжим бүх хүмүүсийн сэтгэлийг эзэмднэ. Хүмүүс тэрний хөгжмөөс өөр юу ч анзаарах сөхөөгүй болж. Гэтэл Сэмигийн хөгжим өнгөрсөн болон ирээдүйн агуу хөгжимчдийн сүнсийг дуудсан байлаа. Ингээд тэр газрын уур амьсгал ер бусын гайхамшигтай болж хувирдаг. Гэтэл тэдний энэ байдал цус сорогчд болох Ремик, Берт, Жон нарын анхаарлыг таджээ. Тэгээд тэд хөгжимчдийн дүрээс гэж тэдний дунд орохыг хийж байна. Гэвч Смоук тэдэнд ягаад ч мэтгэхийг хүссэнгүй. Salted egg and original. Шинам Дэмэтэр Остар. Ингээд тэдний дунд орох аргагүй болсон Ремик тэдэнд мөнгө санал болгосон ч тэд тоосонгүй. Гэвч мөнгөний тухай яриа Мэригийн анхаарлыг татна. Тэгээд Мэри тэдэнтэй ярилцаж тэднийг ямар нэг аргаар цэнгэний газар руу оруулах талаар зөвлөлдөж эхэлдэг. Учир нь ихэр ах トゥ уст мөнгө маш их хэрэгтэй байгааг Мэри мэдж байлаа. Гэвч Мэритэй ярилцаж байсан Ремикийн нүд гинэд цусан улаан болж Мэри рүү дайран тэрнийг ч бас цус сорогч болгон хувиргадаг. Энэ үеэр цэнгэний газрын хамгаалагч Корн Брэд давсгаа суллахаар гадагшаа гарлаа. Гэвч Берт Жон хоёр тэрнийг харанхуй руу дуудаж хуураад авч явна. Цус сорогч болсон Мэри эргэж орж ирээд шууд Стайкийг дагуулж нэг өрөөлөө орлоо. Үүнтэй зэрэгцээд бүжгийн талбай дээр зодон болж эхэлсэн учраас Смоук тийшээ яран очдог. Гэтэл хоёр залуу мөрөөдө тоглож яваад муудалдсан байж. Тэдний нэг нь нөгөөгөө хуурамчшоо ашиглаж залилсан гэж үзсэн учраас уурандаа хацрыг нь хутгаар зүсэж ярихсан байна. Смоук мис ашигласан залуудаар очиж нам дараад Сэмид Стайкийг яралтай олж ирэхийг даалгалаа. Гэвч Сэми Мэри Стайк хоёрт саад хийхийг хүссэнгүй. Тиймээс Смоук өөрөө тэдэн лөө явж очдог.
Тэгсэн Сэми Смоук хоёрыг өрөөнд орох үед Мэри Стайкийг унгаагаад цусыг нь сорж байлаа. Ууралж цочирдсан Смоук бууга гаргаад Мэрийг сумаа дуустал буудсан ч Мэри үхсэнгүй. Хариуд Мэри инээж тэднийг бүгдийг нь алах болно гэж хэлээд тэндээс зогтдог. Харин үхлийн шарх авсан Стайк Смоукийн гар дээр амьсгал хураалаа. Хэрэг биштэснийг ойлгосон тэд цэнгэний газарт нь цугласан хүмүүсийг яаралтай гэр гэрлүүн явуулна. Тэгээд тэнд зөвхөн Смоук Сэми тэргүүтэй хэдхэн хүн л үлддэг. Энэ үеэр Корнбрейд байшингийн гадаа ирээд хаалгыг нүдэж эхэлнэ. Смоукийг хаалга нээх үед Корнбрейд өөрийг нь додогш оруулахыг шаарддаг. Гэвч Энни ямар нэг аюул занлыг мэдэрсэн учраас Смоукд болгоомжтой байхыг анхааруулдаг. Тиймээс Смоук Корнбрейдэд цалингийн нөгөөд явуулах гэж оролдоно. Тэгсэн айл хэдийн цус сорогч болсон Корнбрейд шууд Смоукийн гарыг хазах гэж оролдлоо. Смоук самбаачлан бууга гаргаж Корнбрейдийг буудаад тэрнээс мултарч додогш ордог. Тэд хамгийн аимшигтай араатнууд буюу цус сорогчдод нүүр тулсан болохыг Энни тэр мөчөд ухаарна. Энэ үеэр цус сорогч болон босч ирсэн Стайк өрөөнөөс нь гаргахыг тэднээс гуйж эхэллээ. Смоук тэрэнд итгэхгүй байсан ч Стайк тэрнийг ятгаж өөрийгөө зүг зүгээр байгааг тайлбарлаж эхэлсэнд Смоук бодлого тэрэнд итгэж хаалгыг онгойлгодог. Тэгсэн хаалга онгойхдоо зэрэгцээд Стайк дотроос үсэрч гарч ирээд тэдэн лүү тайрахыг оролдлоо. Аз болоход Энни тэрэн лүү сармисны хандтай ус цацаж орхисонд Стайк бушуухан тэндээс зогтдог. Энэ үеэр тэндээс гэр-гэрлүүгээ тарсан бүх хүн цус сорогч болоод тэдний гадаа эргэж ирсэн байна. Тэд дор бүрнээ дуулж бүж эхэлж байдаг. Харин тэднийг Ремик удирдах байлаа. Тэгээд Смоук гарч ирснийг харсан Ремик тэрэн дээр ирж бүх хүннээ хэлнэ. Юу гэвэл ихэр ах дүүст модны үйлдвэрийн байшингаа зарсан Хогвуд тэдэнд зариуд үйлдвэрийн байшингаа зарсан байж. Учир нь өнгөт арснуудыг тэнд цугласны дараа үүрээр тэдэн лөө дайрч тэднийг бүгдийг нь устгахаар тэр төлөвлөсөн байна. Гэвч Ремикэд Хогвудыг арсны өнгөөр ялгуурлан гадуурхах үзэл сонирн байсангүй. Харин Ремик Сэмиг гартаа оруулахыг л хүсэж байж. Учир нь тэр Сэмийн онцгой авьяасаар дамжуулаад өөрийн үгүй болсон ард түмний сүнсийг сэргээхийг хүсэж байлаа. Тиймээс тэр Хогвудын хүмүүсийг ирэхээс өмнө Сэмиг гартаа оруулахаар ирсэн нь тэр байж. Тэгэд тэр байшин дотор байсан хүмүүст цус сорогч болж мөнх амьдрахыг арсны өнгөөр ялгуурлан гадуурхагдахын зовлон үзэхгүй үрд жаргалтай амьдрахыг санал болгодог. Гэвч дотор байсан хүмүүс бүгдээрээ энэ саналаас татгалзсан. Хэрв саналаас нь татгалзаж байгаа бол тэднийг бүгдийг нь ална гэдгээ. Тэр бүхэл одоогоор гэртээ байгаа Лиза охиногч амьд үлдээхгүй гэдгээ Ремик хэлдэг. Энийг сонссон маньхэд бүгд дор бүрнээ зэвсгээ бэлдэцгээж цус сорогчдтой өхөн хатан тулалдахаар шийдэцгэн. Тэд сармис, гадас, буу, гал гэх мэт цус сорогчдын эсрэг ашиглаж болно гэж бодсон бүхнээ бэлхэн барьжээ. За ингээд цус сорогчдыг дайрч ирэхэд Грейс гартаа барьсан молотовын коктейлоо шидэж гал тавиад гартаа барьсан гадсаараа цус сорогч болсон нөхөрлөвгээ зоож хамтдаа шатаж амиа алдна. Энэ үеэр цус сорогчд Смоук, Энни, Перлэн, Сэми нарыг бүчин авчээ. Тиймээс тэднийг аврахын тулд Слим гараа зүсэж цусаа урсгаад цус сорогчдын анхаарлыг өөртөө татаж амиа золиослдог. Гэвч мань гурав зогтож чадсангүй. Перлэн цус сорогчдод баригдаж Сэмигийн нүдэн дээр амиа алдна. Амьд үлдсэн хэд цус сорогчдтой ширүүн тулалдсан ч Энни нэг цус сорогчд баригдаж хазуулаад үхлийн шарах авчээ. Тиймээс тэрнийг цус сорогч болохоос өмнө өөрийг нь зөвл дуусгаж өгөхийг Смоукаас гуйлаа. Хэдийгээр Смоук энийг хүсэхгүй байсан ч арга буюу Эннигийн цээжинд гадас зоож гуйлтыг нь ёсоор болгоно. Энийг харсан Эмми болон бусад цус сорогчд байшингаас гүйж гарахад Стайк ганцаараа үлдээд Смоук, Стайк хоёр хоорондоо тулалддаг. Энэ үеэр Сэмми байшингаас сэмхэн зүгтэх гэж оролдсон ч Ремикт баригджээ. Ремик Сэмигийн нүрийг самардан хурж багал зуурдаж бариад айлгаж сүрдүүлэх гэж оролдсон ч Сэмми мөчөөгөөгүй гитараараа Ремикийн толгой руу хүчтэй цохилоо. Гэтэл Сэмигийн гитар нь мөнгөн тоноглолтой байж. Тиймээс гитар хуг усрагтай мөнгөн тоноглол нь Ремикийн толгойд зоогдож хитрхи хөвдөлт мэдэрсэн Ремик хөдөлж чадахгүй болжээ. Энэ үеэр Стайкийг ялж чадсан Смоук байшингаас гарч ирсэн байлаа. Тэгэд тэр гартаа барьсан гадсаараа Ремикийн цээжийг нэвт сүлбдэг. Энэ үеэр үүр цээж нармандсанд Ремик болон тэнд байсан бусад цус сорогчд бүгдээрээ наранд шатаж өгцгээлээ. Ингээд шүнжин тулалдсны эцэст Сэми Смоук хоёр л амьд үлдэж чаджээ. Гэвч тэдний тулаан дуусаагүй гэдгийг Смоук мэдэж байлаа. Өөрсдийг нь хөнөөхөр цагаан арснуудын бүлгэм ирж байгааг
Smoke мэдчихсэн учраас Сэмиг тэндээс яралтай зугтаалгаад өөрөө буу зэвсгээ бэлдэж тэднийг отон хүлээн. Удалгүй машинтай хүмүүс тэнд ирж өнгөт арьснуудыг хайж эхлэх үеэр Smoke тэдэн лүү гиндүүлэн дайрч автомат буугаар галлаад тесрэх бөмбөг шидэж эхэлдэг. Ширүүн буудалцаан дунд Smoke өөрөө буудуулж хүнд шаргацсан ч зогсолтгүй тулалдсаар тэднийг ялж хамгийн сүүлд тэдний толгойлогч болох Hogwood-ыг буудаж зүйл дуусгаад өөрөө ч үхэдхийн унлаа. Тэгээд тэр нас барсан Энни болон бяцхан охин хоёрынхоо сүнсийг харж тэдэнтэйгээ нэгдэснээр амьсгал хураана. Энэ үеэр Сэмми номлогч эцгийнхэн удирддаг сүм дээр ирлээ. Эцэг нь тэрний хөгжмөө үүр дөрөхийг шаардсан ч Сэмми нэг хүссэнгүй. Тиймээс тэр хугархай гитараа барьсан чигээрээ машинд суугаад их хотыг чиглэн давхиж одно. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. 1992 онд нас дээр гарсан Сэмми цахилгаан гитар бариад блюз хөгжим тоглож байгааг нь харагдана. Тоглолтын дараа Сэмиг сууж байтал тэрэн дээр Stike Mary хоёр хурж ирлээ. Тэд огтхонч өөрчлөгдөөгүй байдаг. Тэр шөнө Smoke Stike-тай халз тулалдаад ялсан боловч амийг нь хэлтрүүлж хариуд нь Сэмиг алсаас харж хандж байхыг хүссэн гэдгийг Сэмми хэлдэг. Тэгээд Stike Сэммид амьд явах хугацаа байгуулсан гэдгийг хэлээд үүр амьд явж илүү их хөгжим зохиогыг хүсэж байвал цус сорогч болгож өгье гэж хэлдэг. Гэсэн ч Сэмми татгалзаж би хангалттай удаан амьдарсан. Харамсах зүйл үгүй гэж хэлнэ. Тэгээд тэр тэдэнд сүүлийн удаа гитарын ая тоглож өгөөд салах ёс хийсэнд Mary Stike хоёр явлаа. Тэгээд тэдний гарч явахаас өмнө Сэмми тэдэнд би одоо ч тэр шүнийг зүүдэлж хар даран сэрдэг. Гэхдээ тэр шүнийг тооцоолаа. Тэр өдөр миний амьдралын хамгийн гайхалтай өдөр байсан юм шүү гэж хэлдэг. Stike тэрнтэй санал нийлж би ч бас тэр өдөр хамгийн сүүлийн удаа ахыгаа харсан. Хамгийн сүүлийн удаа нарыг харсан. Хамгийн сүүлийн удаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн гэж хэлнэ. Тэгээд Stike Mary хоёр тэндээс гарч явснаар энэ кино Кеннедс фильм. За энэ хүү галзуу киноны тайлбар маань энд хүрээд дуусч байна. Юу ч болоод өнгөрч. Галзуу кино л байлаа тийм ээ. Тэгээд тайлбар маань таалагдсан гэж найдаа. Энэ галзуу киног та нарт ярихад Ovi Star Chips хамтран ажиллаа. Манайха Солонгосын алдарт Ovi Star Chips нэвштэй оригинал Salt Deck, K-pop буюу Creme Mayo, Double Cheese гэсэн цоошин дөрвөн төрлийн хамттайгаар худалдаанд гарсан байгаа шүү. Зүгээр нэг энгийн бяцлагтай чипс биш ээ. Хоёр төрлийн амтлаг бяцлагны гайхалтай хостол Ovi Star Chips гэж байгаа шүү дээ. За тэгэхэд муу галзуу буруугаа дэмждэг бол лайк саба дараад өгцгөн үз. Тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноныхаа тайлбараар эргээд уулзцгаая.